Сайн байцгаана уу сонсогчдоо, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн дугаар болохоор подкастын маань үндсэн дугааруудаас ялгаатай нэмэлт дугаар болж орж байгаа. За та бүхэндээ гэмт хэрэг детальжилж ярьж өгөхгүй, харин 23 наснда хэлс хэрэгт гүтгэгдэж 2 удаа цаазын ял аваад 15 жилийн дараа цагаатсан ган тулга гэх хүний өөрийнхөө амьдралын тухай эргэлт CGMN сайтад өгсөн ярилцлаган дээрээс нь бүрэн эхээр нь хүрэх гэж сууж байна. Та бүхэн дугаартаа орохоос өмнө subscribe тавьчаа дараад суугтаа нэгдэрэй гэж хүсье. Шоронгийн давчин өрөөнд цаазын ялтай бөөс хуурсандаа баригдаад хэвтэж байгаа хүнд юу бодогддог гэж дөнгөж 23 настай залуу хэлс хэрэгт унаж цаазын ял сонсоод хоногоо хүлээн гэдэг төсөөлөхөд ч бэрх. Хизээ хэн орж ирээд цааш харуулчих бол гэхээс айсандаа дагжин жижирч эрүү ам зуурна. Хэрэгт дөнгөж шалгагдаж эхэлж байхдаа хэн намайг наашаа гэх бол үнэн зөвийг минь олоод өгөх болов уу гэд нүдээ бүлтгнүүлээд өрөвдөлтэй наргагүй зогсдог байж лээ. Гэвч ялгийн тогтоолоос илүү цагдаа нарын зодуур дарамт хүн болгоны алуурчин гэснүүдээр харах жадны үзүүр шиг харц. Мэс шиг хүйтэн сэтгэл амьд гарах байх гэсэн итгэлийг минь унтрааж байлаа. Сүүлдээ сүүдрээсээ хүртэл айж төрхөн өгөхийг хүссэн. Өндөр настай ижи аав хоёр минь намайг харуулдаж эцэг хүртэл тэмцэж байгааг нь бодохоор гол зураад үхэж бас чадахгүй. Хамгийн хэцүү нь би хүн алаагүй гэж мянган удаа орилж цөхөртлөө уйлсан ч хорих ангийн бөөс хуурс булган наалцнаас өөр сонсох хүн байхгүй ч л там юм байна лээ. Би хэлмэгцэн. Найзынхаа аминд хүрсэн хэмээн хэлсээр буруутгагдаж амьдралынхаа 15 жилийг тамд өнгөрүүлсэн. 20 гаруйхан настай хангаар залуу явж үтсэн би. Гэхдээ би залуунасаа наранд өнгөрүүлж идэлж чадсангүй. Монголын төр намайг хэлмэгдүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Намайг найзыгаа алаагүй гэдгийг өмгөөлөгч маань нотолсон. Тэгээд цагаатсан. Цагаатгагдаад гараад ирэхэд аавын минь зүрх хаагдаж ээж минь хорт хавдраар өнгөрсөн байсан. Намайг загад раднаа овогтой ган тулга гэдэг. Тулсан амьдралаа тамд өнгөрүүлсэн өдрүүдэд залуучуудад сэрэмжлүүлэх Монголын төрд сануулга болгох үүднээс ярьж өгье. 2002 он бидний амьдрал үнэндээ тийм ч сайн байгаагүй. Аав ээж минь килограммаар гурил худалдаж аваад борцог хайраад борцог аваарэ, шарт орсонд хайрсан борцог аваарэ гэд өдөржин хашгирч зарна. Заримдаа зарагдахгүй л бас дархнаас Улаанбаатар хүртэл зорчдог галт хэрэгээр явж зардаг байлаа. Ингэж явсаар би ахлах сургуулаа төгсөөд тоогоочийн мэргэжил эзэмшиж цэргийн албанд мордсон. 2000-ад оны ихэнх үе учраас амьдрал хаа сайгүй хүнд зах зээлийн шуурганы дараа хүмүүсийн амьдрал дөнгөн данган хөл дээрээ тогтож байсан үе л дээ. Цэргийн албанаас 20 наснда буцаж ирэхэд борцог зардаг байсан манай амьдрал өмнөхөөсөө ч дорцсон байлаа. Шуудхан хэлэхэд шуурган дуруутсан тэнхээ тамиргүй мал шиг болсон байсан. 2 жилийн дараа аав ээж ах эгч нар ярилцаж байгаад Улаанбаатар хот руу нүүж ажил хийх шийдвэр гаргалаа. Эндээс л миний азгүй юм шиг хатуу юм шиг хувь тавилан эхэлсэндээ. 2004 он аав ээж бид гурав буян компанид ажилд орлоо. Анх ноолоор будаж өнгөнд оруулах тасагт ажиллаж байгаад самнах зэхэд ажилтнаар шилжсэн. Хамаатныхаа хашаанд гэр барьж амьдралаа төхнүүлэх гэж үтсэн. Их жах минь ч тус тусын амьдралаа зохиож амьдрах гэж хэрэндээ л зүтгэсэн. Манай ажилд миний үеийн нэг залуу ажилдаг байлаа. Бусдын дандаа ахмад насны учраас бид найзалж дотн болцгоосон. Шүн ундахтаа л салдаг байснаас бусад хугацаанд дандаа хамт байдаг байлаа. Найз минь даруухан хэрнээ чадвартай, сэтгэлтэй, хариуцлагатай залуу. Хинч юу ч хэлсэн асуудлыг ухаалгаар шийддэг. Амьдрал нь минийхтэй л адилхан хоёр идэхгүй, гойсон хонохгүй. Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуус байсан юм аа бид. Гэхдээ бидний нөхөрлөл жилийн дараа дуусаж нэг нь шоронд, нөгөө нь шороонд булагдсан эмгэнэлтэй түүхтэй. Найз байсныхаа төлөө бид аль аль нь хилмигдэж үхсэн нь ч тэр, амьд нь ч тэр өнгөрсөн 15 жилийн турш нэг ч өдөр тайван байж чадаагүй. 2005 он 3 дугаар сарын 18 болж манай ажлынхан цэргийн баяраар амарцгаалаа. Тавуулаа нэг ажилтнуудаа цэргийн баяр тэмдэглэж хоол унд болцоож байтал эхнэр нь нэг шил арх гаргасан. Би нэгээс нь хэд татаад нөгөөдхөөс нь амсаагүй ихчийнхээ хүүхдийг цэцэрлэгээс нь авахаар явсан. Намайг гарахад тэдний найз маань байгаагүй бөгөөд нөгөө хэд нилээн халамцаад үлцэцгээсэн. Найз минь орж ирээд ган тулга явчихсан юм уу? Тэгвэл би авлаа гэд миний араас 30 хүрэхгүй минутын зайтай гарсан гэдэг юм. Тэр өдрөөс хойш бид хоёр дахиж уулзаагүй. Дүүгээ авах гэж цэцэрлэгт нь очтол ихч аваад явчихсан байсан. Ихчийн ажил руу очиж дүүгээ аваад мод нүүрс авах мөнгө аваад гэртээ харьсан. Тэгээд ганц хоёр пив унга бүжиглэж байгаа дэрий гэж бодоод нэгдүгээр хорооллын ойролцоох цэнгэний газар руу би ганцаараа явсан. Найз бид хоёр хаяа тэнд очиж бүжгэлдэг байсан юм. Би уухтаа найзыгаа ажлынхантайгаа хамт сууж байгаа л гэж бодож байсан. Маргааш нь ажилдаа очтол найз маань байдаггүй. Хамт уугаад үлдсэн хэд чиний араас гараа явсан. Хоёр уулзаагүй юм уу гэсэн. Утас байгаагүй учраас холбоо тогтоох боломжгүй ихний өдөр өнгөрлөө. Гэрт нь очтол ирээгүй
хэлээгүй, мэдгүй гэсэн хүмүүс байсан. Маргааш нь ажилдаа очиход баахан цагдаа нар ирчихсэн. Бээг таних уу? Та хоёр хамгийн сүүлд хизээ хідэн цагийн үед салсан бэ гэж асууж шалгааж эхэлсэн. Удалгүй надад гав зөөж сонгийн айрхан дүүргийн цагдаагийн газар руу намайг аваад явсан. Найзыгаа амиа алдсныг сонсох тэгээд бүр тийм аимшигт хэрэг өөрийгөө үйлдсэн гэж тулгуурлах хичнээн аимшигтай байсан гэж санана. Тэнгэр газар хөмрөх гэж байгаа юм шиг гэдэг чинь л тэр юм билээ дээ. Мянган удаа би тэгээгүй, би мэдэхгүй гэж хашгираад ч нэмэргүй. Чи Бэгийн аминд хүрсэн байна гэж хоёр цагдаа тулгаж асууж дарамталж эхэлсэн. Мэдүүлэг авахдаа хөтөлж, тулгаж, зодож, дарамталж яг л алуурчинтай харьцаж байгаа юм шиг байдаг байлаа. Эхний мэдүүлэгтээ би тийм хэрэг хийгээгүй, би найзтайгаа дахиж уулзаагүй гэж мэдүүлсэн. Харин хоёр дахь удаа мэдүүлэг авах өглөө төрөө дудаагүй нялх хүүхэдтэй ихчийг минь зэргэлдэх камерт хорчихсан байлаа. Цагдаа нар хэрэгээ хүлээхгүй бол ихч чинь ял аавна. Дараа нь аав ээжийг чинь хорно гэж сүрдүүлж, зодож, ирүүтэн шүүж эхэлсэн. Хилсээр өөрөө ачигдаад ирчихсэн. Дээрээс нь ихч минь камерт уйлаад сууж байдаг. Дараа нь аав ээжийг минь хорно гэдэг төсөөлж чадахгүй зүйл. Найз минь өгсөн нь ч сонирн биш. Тэндээс л гарах чухал санагддаг байсан. Хүн цагаа тулахаар хамгийн өөдгүү харгас амтанч байж мэдэх. Зөвхөн өөрийгөө л өөрийнхөө аав ээжийг л боддөг юм байлээ. Би өчигдөрхөн л гэртээ байсан, ажилдаа явсан, ээжийнхэн хийсэн хоолыг идсэн, дүүгээ цэцэрлэгээс нь авсан шүү дээ гэж бодохоор л тачуураад байдаг байлаа. Амьд байгаа ч юм шиг, эсвэл тамд байгаа ч юм шиг санагдаад би галзуу биш ээ гэж мянган удаа эмчэд тайлбарлаж зөвхөрч байгаа галзуу хүн шиг байсан үнэндээ. Мөрдөгч хөтөлж асуусан. Дээрээс нь хэрэгээ хүлээ. Ихчийг чинь хамт гянданд хорин шүү гэж дахин дарамталсан. Талигаач та хоёр тэр цэнгэний газарт хамт байсан. Хэдэн цагийн үед гарсан бэ? 23 цагийн үед гарсан уу гэхтэн би тийм ээ 23 цаг гэж өөрийнхөө гарсан цагийг хэлэхэд л би буруудаад явчихдаг юм байлээ. Ингэж тулгаж гүрдэж асууж хариулсаар нэг л мэдхэд би хэрэгээ хүлээсэн болж хорих анги руу ачигдлаа. Гэхдээ олон хоног өсөглөнгийн байдалтай хоригдсон. Дээрээс нь ихчигээ хөхнийхэн сүү татраагүй өнгөрн орчихсон. Нүлэмс нь хатаж байгааг нь харах нүд халтармаар байсан учраас энэ нь надад илүү амар санагдсан. Ихчийг минь 3 хоног хориод сулалсан юм байлээ. Тэр үед одоогийнх шиг хууль дүрм чанга байгаагүй. Хүний эрх ноцтой зөрчигддөг байсан тодорхой байгаа биз. Прокурорын зөвшөөрлгүй дүүгээ гэртээ ирж хонсон гэж худал мэдүүллээгээд ихчийг минь хорчихсан байгаа юм. Яах вэ? Манайх ядуу тарчиг айл учраас хэрэг тохоод явуулахад хинч заргалтахгүй гэж л бодсон байх. Шүүх хурал товлогдлоо. Ээж минь хөөцөлцөөр байгаад им хув цагаан гэд өмгөөлөгчтэй уулзаж намайг өмгөөлүүлэхээр болсон. Өгсөн хоёр мэдүүлэг маань зөрүүтэй. Нэг нь хийгээгүй, нөгөөх нь хийсэн гэд мэдүүлчихсэн. Мэдээж хийсэн гэдгээр нь л намайг яллах гэж үзэн шүү дээ. Гэхдээ би хэрэг хийгээгүй учраас надад ял өгөхгүй гэж итгэж байлаа. Хүн төсөөлдөггүй юм байна лээ. Өмгөөлөгч маань надаас чи яг яасан юм бэ гэж нухацтай хэрнээ аргадангуу асуухад би тийм хэрэг хийгээгүй гэж хэлээд л асгартлаа уйлчихсан. Хэдийгээр ир хүн 90 цент хүрчихсэн ч гэсэн 23 нас гэдэг жаахан шүү дээ. Шүүх алах цоглоо. Шүүгдэгч Загадратнаа ухтай ган тулгыг хүний амийг онц хэрцгийгээр санаатай хүнөөсөнд гин буруутай тооцож ялын дээд хэмжээ оноолоо гэв. Шүүх танхимд ээж минь ухаан алдаж унаад гэрийнхэн минь уйлалдаад л явчихсан. Тэр үед ялын дээд хэмжээ гэхээр цаазын ял гэж ойлгоогүй өөрийн ухаангүй байсан санагддаг. 3 шатны шүүх ялыг хിവэр үлдээж намайг цаазалахаар болсон. Би ерөөсөө үхлээ хүлээсэн хүн л болж хувирсан. Нотлох баримтгүй. Зөвхөн намайг талигаачтай найз тэр өдөр хамт байсан гэдгийг нь хэрэг тохож ял тулгасан. Талигаач 1-р хорооллын арын динжийн жалганаас олдсон гэсэн. Олдохдоо цээж нүцгэн, цээжин дээр нь том гутлын мөр гарсан. Гартаа үс атгсан. Зодуулаад хамаг бие нь хөх няц болчихсон байсан гэсэн. Цээжнийх нь гутлын мөр гартаа атгсан үсийг нь шинжилэхэд минийхта тохирохгүй байсан. Тэгсэн хэрнээ зээ ган тулга хэрэгээ хүлээсэн. Хамт бааранд орж гарсан нь тогтоогдсон. Танилцсан эмэгтэйгээсээ болж маргалтсан найзынхаа аминд хүрсэн гэдэг дүгнэлт гаргачихсан. Ингээд л хэлсээр ял ял гүйцэтгэлийг хүлээхээс өөр аргагүй боллоо. Ухаан санаанд багтахгүй, төсөөлж чадахгүй өдөр хоног. Одоо ч нуруугаар хүүт тааж, гомдол төрөөд цөхрөөд байдаг юм аа. Хорих ангийн жижигхэн өрөө бөөс хэрэндээ баригдчихсан би. Өгч байгаа хоол нь нохон хоолноос дээрдэхгүй. Өтгөн шингэнтэйгээ нэг өрөөнд л байдаг цаг шүү дээ. 3 шатны шүүх хурлын дараа өмгөөлөгч маань улсын дээд шүүхэд хандсан. Дээд шүүх миний цор ганц аврагдах боломж байсан ч итгээгүй. Үхэн гэж бодож байлаа. 23хан настай залуу хийгээгүй хэрэгийнхаа төлөө хоригдож, тамлагдаж, тарчилж, эрх чөлөөгүй үхлээ хүлээж хэвтэх ямар байсныг надаас өөр хинч ойлгохгүй. Улсын дээд шүүх нотлох баримт хангалтгүй байна гэж үзээд хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шийдвэр гаргалаа. Цаазаас арай хийн аврагдаж уужирлаа. Хорих ангиас суллагдаж дахин мэдүүлэг байцаалт эхэлсэн. Ажилч хийж болохгүй, амьдралаач бодож болохгүй. Цагдаагийн хаалганы өмнө уяатай нохоо болсон. Ингэхдээ ганцаараа явж чадахгүй. Төрсөн ихчигээ хань татаад л аваад явдаг байлаа. Цагдаагийнхан 9 цагт ир гिचгээд 10 цагийн үед
Та нар ирчихсэн үү? Байж бай. Хүлээж бай гин. Энэ үгээ 16 цагийн үед ч хэлсээр байгаад маргааш цагтаа эргээд буцаадаг байлаа. Өөрийнхөө амьдралыг үрээд зогсохгүй эгчийнхээ амьдралыг ч 15 жил хүлдөөж ирсэн. Анхан шатны шүүх хурал болж дахиад надад ялын дээд хэмжээ оноож алах цоглоо. Амьдрал ахаад л зогсож байгаа мэт. Аав минь хүүгээ 2 дахь удаага цаазын ял сонсоход шүүх танхимаас гарч яваад автобусны буудлын дээр харууж зүрх нь зогссон байсан. Эмнэлгийн тусламж авч чадалгүй бурхны орныг зорьсон юм билээ. Хорих ангийн байранд очисон хойноо энэ мэдээг сонссон. Дав залдах шатны шүүх цаазын ялыг бууруулж 25 жилийн хорих ял оноолоо. Дараагийн шүүхэн ч ялгаагүй 25 жил. Ингэж явсаар дахиад л улсын дээд шүүхээс бутсан. Шүүхээс шүүхийн хооронд би 2 жил гаруй хугацаанд хоригдсон. Хорих ангид хуурай өлсгөлэн зарлаж өөрийнхөө төлөө тэмцэе гэж бодсон. Яг үнэндээ би тэр үед үхий гэж шийдсэн. Гэрийнхэн минь хэлс хэрэгээс мултрахын тулд хүнээс хүүтэй мөнгө зээлж өмгөөлөгчийн мөнгө бусад зардал зарцуулсан. Сүүлдээ гэр орноо хүртэл зарж зүдрүүхэн амьдралд тартагтаа тулсан. Дүү минь миний хэрэгт зарцуулагдсан өрийг дарахын тулд бүгд найрамдах Солонгос улсыг 2006 онд зорьсон. Харамсалтай нь дараа жил нь бөөрийн дутагдлаар хүний нутагт амьсгал хураасан. Би гэж хувьгүй амтан аавыгаа дүүгээ алсан гэсэн үг шүү дээ. Хэрвээ би тийм хэрэгт холбогдоогүй бол хэлс хэрэгт унаагүй байсан бол тэд минь өнөөдөр ч амьд байх байлаа. Ер нь би гэрээхэндээ үхлээс гадна өчнөөн гай таарсан. Хүүгээсээ болоод хүний нүр ихцэлж мэд мэдэж чадахгүй амьдрна гэдэг там бидтэй. Дахиад л өнөөх хэлс хэрэг чинь мөрдөн байцаалтын шатанд шилжиж шалгаж байгаа нэртэй сунжирлаа. Хэдийгээр би 2 жил гаруй хугацаанд хоригдож суллагдаж батлан даалтанд гарсан ч цагдаагийн үүдэнд цагийн ажилтан шиг байдаг хэвээрээ. Ийм л замаар 15 жилийг туулсан. Миний амьдралдаа 15 жил мэдэрсэн шархиралт, харуулсалт, зөвхөрлийг гэрийнхнээс минь өөр хинч мэдэхгүй. Надад хэрэг тулгасан цагдаа, ял төлүүлсэн прокурор, ял оноосон шүүхийнхний хинэн ч үнийг мэдэхгүй. Тайван амьдарсаар яваа нь хяслантай юм да. 2020 он 23 настай залуугийн галзууг 15 жилдээ минь хамт хийсэн оджээ. Би тэр 15 жилийн хугацаанд их зөхөрсөн. Хавирга нь хэрцээж хүний өдөөс харж чадахгүй далтжсан. Гимгүйч гимтэн шиг сэтгэхгүй налуурчин. Ялтан шиг үхлээ хүлээсэн эсвэл хорих ангид очихоо бэлдсэн. Амьдрах итгэлгүй, сонирхолгүй 38 настай ир болсон би. Угтаа 38 нас гэдэг чинь гэр бүлтэй, тогтсон амьдралтай, орох оронтой, үнэрлэх хүртэй, үнсүүлэх ээж аавтай жигдэрч явах сайхан нас шүү дээ. Шүүх хурал товлогдлоо. Баянгол хан уул сонгон хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх. Өмгөөлөгч минь миний төлөө мөн ч их зүтгэсэн. Байж болох бүхэл боломжийг эрэлхийлж шүүх хуралд цагаатгуулах хүсэлтэд оролцсон. Шүүх хянан хэлэлцээд гэмт хэргийн шинжгүүгээд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтооломжлаа. Яг шинээр төрж байгаа юм шиг эсвэл хамаг зовлонгоо угаачихсан юм шиг санагдаж ямар уртаар амьсгаа авсан гэж санана. Хичнээн баяртай байснаа хэлэх, илэрхийлэх үг дутаад байна л та. Ээж минь л их жаргалтай байсансан. Тэр өдрийг би 15 жил 7 сар хүлээсэн шүү дээ. Хэдийгээр миний амьдрал 15 жилээр ухрахгүй ч би хүлээтэй дөнгнөөс тэгж салсан юм. Ингэж л би цаазаас цагаатгалын тогтоол уншуулсан. Хэлс хэргийн хар шуурга надаар л дуусаасай. 2023 он үнэндээ талигаач найзынхаа аав ээжтэй би уулзаагүй. Хүүгээ алдчихсан хүмүүс хууль хяналтынханд л итгэн шүү дээ. Найзыг минь хөнөөсөн итгээд ч олдоогүй. Хэргийг нь буруу шалгаж хугацаа алдсан юм чи яаж ч олдох билээ дээ. Гэхдээ бид гимгүү сайхан нөхөрлөж бусдын адил залуу насныхаа түүхийг бүтээлцэж явлаа. Сайхан муухай бүхий л дурсамжинд хамт уягдаж хорвоогийн хоёр туйлд нэг нэгнээ санаж байгаа гэдэгт би итгэдэг. Цагдаа нарын надад тулгасан шиг бид эмэгтэй хүнээс болж муудалцаж сайндаагүй. Хэрэв нэг эмэгтэй сайн болсон бол тэр миний би түүний хайр сэтгэлийг хүлээн зөвшөөрөх тэнүүн сэтгэл бидэнд байсан. Дандаа найзыгаа сайхнаар төсөөлж явдагч гэмт хэрэгтэн баригдаагүй. Гэрийнх нь одоо хүртэл гомдолтой явдаг гэж бодохоор халгаад байдгийн. Би одоо 41 настай. Хэлс хэргийн хар толб амьдралыг минь бүхэлдэн бүрхжээ. Монгол улсын прокурор шүүхийнхэн миний 15 жилийн амьдралаар тоогсныхоо төлөөсөнд надад 50 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр өгсөн. 15 жил надаас салаагүй. Миний төлөө үсээ зайтал үр хүүхдээ умартан байж зүтгэж хэрэг хийчихсэн юм шиг цагдаагийн гадаа хаалга сахиж суусан эгч минь одоо 4 хүүхэдтэйгээ сайхан амьдарч байгаа. Харин ижи минь хүүгийнхаа төлөө явсаар эцтэй хавдраар өвчүүлж намайг цагаатсны дараа бурхан болсон. Би туршлага байхгүй ч найзынхаа компанид явган хүний замын хавтан шахагчаар ажилд орсон. Одоо надад ээж аав эхнэр хүүхдийн аль нь жалга. Би хүүхэдтэй болох боломжгүй болсон. Хоригдохдоо зодуулж хорих ангийн хүүтэн цементэн дээр өлсгөлэн зарлаж явсны үр дүнд өргөө болсон байна гэсэн. Ийм л
сэтгэл тавиланг бие туулж явна. Инглигээд хүмүүний орчлонгоос буцалтай нь биш. Би амьдрнаа. Бас хичээн хэний төлөө вэ гэж үү? Аав ээжийнхээ залуу насны төлөө. Өөрийнхөө идэр насны төлөө. Монголын төр битгий мартаастай. 23 настай. Хүсэл мөрөөдөл дүүрэн хүүг 38 настай. Айдас төгшүүртэй. Сэтгэл санааны гүн хямралтай залуу болгож тамийн ангал руу унгаасан гэдгээ. Миний амьдрал залууст сэрэмжлүүлэг, төрд сануулга болог. За нэг юм харамсалтай бөгөөд сургамжтай хэргийг Ган Толго гэх хүний эргэлт цэгийн сайтад өгсөн өөрийнх нь ярилцлагаас бүрэн ихээр нь авч хүргэлээ. Та бүхэн энэхүү ярилцлагыг болон энэ хэрэг дээр 15 жилийн турш тасралтгүй ажилласан өмгөөлөгч Хувь Цагаан гэх хүний ярилцлагыг уншихыг хүсэх юм бол description хэсэг дээр нь линкийг үлдээсэн байгаа шүү. Ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан сонсогч та бүхэндээ баярлалаа.